Сайн бацхан эрхэм мэдгчтэй. Геополитикоо Монгол сувынхаа өнөөдрийн дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. За манай сувгийн байнгын зочин онцгой бүрэн их дэлчин сайд Эрдэнэчулуун маань ирсэн байна. За эхлээд би нэвтрүүлгийнхээ тестийг хийгээтгэе. Манай үзэгчид дуу хэвэн байна уу? Хараад хэлээд өгөөрэй. За 1 2 3 1 2 3 дуу хэвэн байна уу? За би нэг камера нэг багш янзлаах. Дуу хэвэн байна уу? За би нэг За дуу хэвэн байх шиг байна. Дүрс бас хэвэн байна. За нэвтрүүлгээ эхлэе. Өдрийн мэнд цаадаа. Өдрийн мэнд. За бид хоёр өнөөдрийнхээ дугаараар өрнөдийн дотоод хагарал. За дуу хэвэн байх шиг байна. Дүрс бас хэвэн байна. За тэгээд Ираны нөхцөл байдал. Өнгөрсөн хагасаа өдөр эхэлсэн. Одоо Ираны дайны тухай ярихгүй болохгүй. За тэр сэдвээр орохын өмнө өрнөдийн дотоод хагарал гэдэг үндсэндээ энэ өнөөгийн дэлхийн эхний ээдрэттэй үйл явдлыг одоо суур шалтгаан болсон энэ сэдвийг хөндөж байна. За бид тухай ярьж өгөөрэй. За бид хоёрын нэвтрүүлэг одоо өнөөдөр бол 18 дахь дугаар эхэлж байна. За нэлээд хэдэн дугаар явчлаа. За бид хоёр бас зарим үед алсаас нэвтрүүлгээ хийж байгаа. Ерөнхийдөө ингээд юм хийгээд бас жоохон тасаж байна. За миний хувьд бол их завгүй байдаг. Тэгээд ямар ч байсан нэвтрүүлгээ одоо хийгээд сайд бас их завгүй. Тэгэл яг бид хоёр завчлуу гаргаад ингээд 7 хоногт нэг бүтэн өдрийг ерөнхийдөө зарцуулаад энэ нэвтрүүлгээ хийж ирлээ. Цаашдаа тасралтгүй хийгээд байх санаатай. За ер нь энэ YouTube, энэ сошиал дээрхийн сувгууд гэдэг нь ерөнхийдөө ялангуяа манай сувгийн хувьд бол мэдлэг түгээх гэдэг ийм гол зорилготой явуулж идэг. Тэгэхээр өргөн нэвтрүүлгийн одоо үндсэн уламжлалт телевизээр интерес жоохон ялгаатай. За тэгэхээр зэрэг яад вэхээр зэрэг одоо хөтлөгчнийх асуулт асуугаал хөтлөөл ингэж байх гэдэг тийм жанр бол арай биш юм аа. Тэгэхээр тухайлсан сэдвээр бид хоёр урьдчилж тохироо. Тэгээд сайд бол ингэж бэлдээд хурч ирээд сайхан яриад өгч байгаа. За тэр үед нь би дундуур нь янз бүрийн асуулт асуух, комент хийх, тийм юм ер нь аль болох бага байлгахыг зориудаар бодож байгаа юм. Яг тэгэхээр зэрэг та бүхэн анзаарсан баг. Одоо телевизээр энэ YouTube-ээр, Facebook-ээр явж байгаа энэ мэдлэг хуваалцах зорилготой сувгуудыг ингэ сонсож байхад хажуудах хүн ингээл дуу аваа гаргах ч юм уу юм яриад, давхарцж яриад одоо үгийг тасалж асуулт асуух зэрэг ийм юм болоод тахлаар зэрэг маш төвхтэй. Нөгөө хүний яриад бас яг юу хэлчихвэ? Чухал юм ярьж яхад тарцчих боллоо гэх ийм үзэгчийг ихтэй бухимдуулдаг тал бий л дээ. Тэгэхээр тийм байдал гаргахгүй тулд би бол жишээлбэл их тийм томотоо суудаг. Энэ чинь зориудаар гэж юм да. Тэгэхгүй бол нөгөө энэ үзэгчийн тав тухыг хангаж чадахгүй төрнө. Нөгөө ярьж байгаа юм маань агуулгын хүмүүст хүрэхгүй төрнө. Ийм байдал руу орох учраас бид хоёр бол аль болох одоо тэр нэвтрүүлгээ сайхан хүмүүс ойлгомжтойгоор хүргэх зорилгоор одоо хичээж байгаа. Тэгэхээр тэрийг ойлгоорой. За үе бид хоёр бас ингээд харилцан яриа хэлбэрийн нэвтрүүлэг хийе гэж ярьж байгаа. За зарим үед бас ингээд асуултууд бэлдэж ирээд тийм ээ. Тухайн үед нь ч юм уу ингээд асуулт асуух. Тийм хэлбэр бол мэдээж байна. Тэгэхээр энийг бас нэг тайлбарлая гэж бодоод. За тэгээд манай нэвтрүүлгийн талаар санал сэтгэлдээ хүмүүс маань үзэгчд маань хэлж өгөө сайн. За асуух асуултууд бас хаяа ирж байгаа. Тэрнийг бид хоёр бас бодолцоод хариугийн бэлдээд хариулаад явж байгаа. Тэгэхээр асуултууд тухайсан асуултууд байвал ирүүлж байгаарай. За дуу хэвийн, дүрс хэвийн гэж байна. За ингээд нэвтрүүлгээ эхлэе. За тэгэхээр одоо бид нар чи өрнөдийн дотоод хагарал тий
Энэ сэдв бол үнэхээр их чухал ач холбогдолтой сэдв сүүлийн үед болчиход байна л да. Гэхдээ энэ саяхан гарсан эд биш л дээ. Трампыг санаж байгаа анхудаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсны дараа бас энэ хагарлын одоо тэр хагарал бол үндсэндээ их тодорхой харагдаж эхэлсэн. Европын орнуудтай олон асуудлуудаар бол санал зөрөөд тэгээд энэ асуудал өчнө одоо ингээд бас хоёр дахь удаага сонгогдоод явж байгаа энэ үед бол бас их тодорхой бүр илүү тодорхой гарч ирж байна л да. Тэгм учраас энэ сэдвийг ер нь ярих хэрэгтэй юм болов уу гэж бодсон үднээс өнөөдөр энэ тухай товчхон ч гэсэн бас нэг ярьчихё гэж бодсон юм аа. Тэгэхээр энэ дээр нэг анхаарал татсан юм бол сая энэ оны 1 сарын 20-нд Давост Дэлхийн эдийн засгийн форум болсон. Энийг та нар мэдж байгаа. Тэгээ энэ үеэр Канадын ерөнхий сайд Марк Карни үг хэлсэн. Тэр үг улс орнуудын анхаарлыг ихэд татсан. Тэгэхээр энэ үгэндээ ерөнхий сайд дэлхийн геополитикийн нөхцөл байдалд тийм ямар нэгэн тийм чимэглэлгүйгээр нэгэн тийм илэн далангүй үнэлэлт дүгнэлт өгсөн байна лээ. Тэгээ ер нь аюулгүй байдлаа ер нь бусдад одоо ингэж даатгаж ирсэн үе одоо өнгөрчээ. Бие дааж ер нь хөгжих шаардлагатай болж байна гэдгийг ер нь шулуухан хэлээд авсан байна лээ. Энэ үг бол ер нь тийм ч учраас их тийм илэн далангүй бодол саналаа илэрхийлсэн учраас олонний анхаарлыг татсан юм болов гэж надад ажиглагдсан. Тэ би энэ үгийг бас хэд удаа сонсож үзлээ л дээ. Тэгэхээр яг нарийн ярил ер нь өрнөдийн орнуудын төр засгийн тэргүүнүүдийн ер нь бодож байгаа юмыг илэн далангүй ярьчихсан юм болов гэж би ойлгосон. Энэ чинь улс орнууд бол тэр болгон тэгж бас ярьж чадахгүй байна л да. Энэ бол бас Америкийн нэгдсэн улсын эсрэгэл хэлж байгаа үг шүү дээ. Тэгэхээр энийг ингэж илэн далангүй тэр болгон бас улс орны төлөөлөгчд бол ярьдаггүй л дээ. Их болгоомжтой ханддаг. Гэтэл Канадын ерөнхий сайд бол нэлээд тодорхой. Тэгээ илэн далангүй яриад ирсэн нь хүн болгоны анхаарлыг бол татсан байна лээ. Тэгээ мань хүн одоо хэлсэн үгэндээ Давост хэлсэн үгэндээ юу гэсэн гэхээр энэ дэлхийн ертөнцид ер нь шилжилт биш ээ. Хагарал нүүрлэж байна гэдгийг хэлсэн. Одоо бүр хагарал гэдэг үгийг хэлж байна лээ. Тэ. Шилжилт ямар нэгэн байдлаар биш ээ. Энэ бол хагарал нүүрлэж байна гэж. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараах энэ олон улсын дэг журам ер нь төгсгөл болчихлоо шүү. Бид нэр өөр үе рүү шилжээд ороод ирлээ гэдгийг үгэндээ бол төв тодорхой тэмдэглээд авч байна лээ. Тэгээд ерөнхий сайдын хуучин тогтолцоог ер нь хүчрхэг гөрнүүд өөрт ашигтайгаар ашигладаг юм аа. Өөрөөр хэлбэл одоо нийтээр хүлээн зөвшөөрсөн одоо зарчим хэм хэмжээ гэж бас байдаг. Ялангуяа одоо дэлхийн 2 дугаар дайны дараа байгуулагдсан нэгдсэн үндэсний байгууллагын дүрмэнд одоо энэ улс орнууд ямар зарчмын үндсэн дээр харилцаа холбоогоо одоо тохиолж явж явах ёстой юм бэ, хөгжүүлж явах ёстой юм бэ гэдгийг тэнд бол бичигдсэн байж байгаа. Энэ бол одоо нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын зарчим хэм хэмжээ. Тэгэхээр энэ хэм хэмжээг энэ том одоо орнууд одоо дур зоргоороо бол ашигладаг юм шүү гэдгийг бол маань шулуухан хэлж гэж байна лээ. Тэгээ одоо жишээ нь бол бусад улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож тааламжгүй одоо дэглэмийг унгаадаг. Тэгээ ингэхдээ бол ер нь арчлын нэрийг барьж оролцдог нь бол нууц биш болчиход байна шүү дээ. Энийг бол одоо олон улсын харилцааны асуудлыг сонирхдог одоо манай иргэд бол бас анзаарч байгаа болов уу гэж би бас бодож байна. За Трамп ерөнхийлөгч 2 дахь удаага сонгогдсноос хойш бас нэлээд ноцтой
хэд хэдэн мэдээлэл хийгээд авсныг бас хүн болгон бас анхаарч байгаа байх гэж бодож байна. Энэ бол нэлээд тийм шулуухан хэлэхэд тийм эрээцээргүй хэд хэдэн тийм эвгүй мэдээллүүд хийсэн шүү. Жишээ нь гэтэл одоо ерөөсөө Канадыг Америкийн 51 дахь муж болгоно гэд ярьчихсан байна. Үндсэндээ одоо тэр тэгж сүрдүүлсэн учраас Канадын ерхий сайд одоо үннээ ярьж шүү, тийм ээ? Яг тийм. Одоо хариу болгож байна. Хариу болгож байна. Хариу болгож байна. Тэгээ одоо тэгэхэд жишээлбэл одоо ингэж ярихыг хүн хүлээн зөвшөөрөх үү? Одоо бодоод үзтээ. Америкийн ерөнхийлөгч өнөөдөр дэлхийн хамгийн том хүч хэрхэг гүрэн зэрэгэлдээ байгаа тэр том улс. Канада чинь жижиг улс биш шүү. Тэр том улсыг манай одоо Америкийн 51 дахь муж болоо гэж. Тэгэх юм бол та нарын аюулгүй байдал, та нарын одоо Канадын эдийн засгийн хөгжил чинь маш сайхан явнаа. Одоо бол та нар сайхан хөгжихгүй байх шүү гэж хэлж штт нэг ёсондоо. Тэгэхээр эн чинь бол үнэхээр олон улсын хэм хэмжээ эвдэж байгаагийн хэлбэр биш үү? Энэ тухай манайхан жишээлбэл ярьж гэнэ үү? Сонин санагдаж байна надад. Тэгэхээр хэнийгээ шүүмжилдэггүй юм бэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэ. Энэ дээр байна шүү дээ одоо тэр тийм шахах шудраг юмд бол тэгж хандаж явах хэрэгтэй л дээ. Тэ. Шүүмжлэх юм шүүмжилдэг байх хэрэгтэй. Тэгэхээр манайхан тэгж чадж гэнэ үгүй юу гэдгийг би бас өөрийнхөө монголчуудынхан одоо энэ асуудлыг энэ гадаад харилцааны асуудлыг хариуцдаг хүмүүс энэ тухай хэр зэрэг ярьж байна гэдэг дээр л хэлэх гээд байна л да. Тэ. Ер нь анхааруулжтай шүү гэж. Тэ. За энэ одоо бүр тэр байтугай сүүлийн үед Канадын мужуудыг дотор нь хагаралдуулж мужуудыг одоо жишээлбэл төв засгийн газартайгаа сөргөлдүүлж тавих ийм ажиллагаа Трамп явуулж байна. Трампын засгийн газар явуулж байна. Тусгаар тогтмоо гэж. Өөрөөр хэлбэл Канадын мужуудыг одоо салан тусгаарлах чиглэл рүү нь ятгах эхэлж байна. Бүр их тодорхой одоо жишээлбэл хэвлэл мэдээлэлээр гарч ирсэн асуудал бол энэ Трампын засаг захиргааны хүмүүс энэ Альберта мужийг салган тусгаарлах боломжийн талаар бүр нууц уулзалтууд хийж байгаа нь ил болсон. За энэ тухай мэдээллүүд гарсан учраас Америк Канадын хоорондын харилцаанд бол харилцаа улам хурцуулаад ирсэн. Тэ. Энийг манайхан одоо жишээл мэдж байгаа болов яаж байгаа бол. Тэгээ энэ чинь Канадын ерөнхий сайд бол энэ бүх энэ алхам болгонд нь хариу өгч байна өнөөдөр. Тэ. Тэгээд одоо нэг бас чухал санаа Канадын ерөнхий сайд юу гэж гаргаж ирж байгаа гэхээр ерөөсөө ийм үед өнөөдөр их гүрнүүдийн өрсөлдөөний залоос болохгүй байх хэрэгтэй шүү. Ялангуяа одоо энэ Канадтай адил одоо дунд хэмжээний орнууд гэж өөрийгөө тодорхойлж байна л да. Дунд хэмжээний орнууд гэдэг маань бол одоо энэ чинь тэгэл Бразилийг оруулж ил байна, Өмнөд Африкийг оруулж ил байна, Энэтхэгийг оруулж ил байна, Японыг оруулж ил байна. Тэ одоо Өмнөд Солонгосыг оруулж ил байна. За тэгээд Европын том орнууд одоо энэ Герман, Англи, Францыг оруулж байна. Одоо энэ дунд хэмжээний одоо энэ орнуудыг ер нь өөр хоорондоо ер нь хамтарч ажиллая. Үйл ажиллагаагаа ингээд хоорондоо зохицуулъя. Их гүрний одоо энэ одоо явуулж байгаа энэ бодлогын өмнөөс тэмцэе гэсэн энэ санааг гаргаж ирж байна л да. Тэгээ энэ утгаараа бол ерөөсөө Карни ерөнхий сайдын хэлсэн үг дэлхийн одоо улс орнуудын ихэнхэн анхаарлыг татлаа гэдгийг нь хэлэх хэрэгтэй байна. Тэгэхээр эндээс ямар одоо жишээлбэл дүгнэлт хийж болж байна гэхээр энэ ерөөсөө энэ дэлхийн ертөнцид өнөөдөр энэ стратегийн томоохон өөрчлөлт гарч ирж байна. Бид нар дөрөв ч юм олон удаа ярьж ирсэн л да. Ерөөсөө дэлхийн ертөнцийн өнөөдөр шинэ тогтолцоо руу шилжээд орчлоо. Нэг улс одоо
90-ад оны үед шүү дээ. Нэг улс одоо дэлхийг одоо давмгайлж нэг улс одоо том лидер нь болж явж исэн бол өнөөдөр олон туйлтын ертөнц болчлоо. Энэ бол одоо бодит байдал. Тэгэхээр стратегийн томоохон одоо өөрчлөлтүүд гарч байна. Тэгээ одоо энэ дээр өнөөдөр Америкийг бол жишээлбэл юу гэж тодорхойлж байна вэ гэхээр ерөөсөө хуучин Америкийн нэгдсэн улс арчилсан орнууд жишээ нь одоо Европын орнуудыг хамгаалдаг байсан бол өнөөдөр энэ орнуудтай өрсөлдөгч болж хувирлаа гэж ярьж байна. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш одоо Европын доктортой байдлыг хангаж байсан Америкийн хамгаалалт гэж ярьдаг штэ. Одоо НАТО байгуулагдлаа. НАТОгийн гол одоо санхүүг үндсэндээ Америк зэр зэвсгийн хувьд ч гэсэн санхүүгийн хувьд ч гэсэн гол одоо санхүүгийг барьж исэн улс. Анх 49 онд НАТО байгуулагдахад Америкийн нэгдсэн улс 80 гаруй хувийн нийт одоо хөрөнгөний 80 гаруй хувь. Энд бол нөгөө зэр зэвсэг бас орж байгаа л да. Их хэмжээний одоо гол зэвсэгч нь Америкийн зэвсэг байсан шүү дээ. Өнөөдөр ч тийм л байгаа. Тэгэхээр 80 гаруй хувийг бол Америкийн нэгдсэн улсад хэлж байсан. Тэ. Тэгээд ингээ бодоход бол өнөөдөр Америк Европоос зайгаа бариад эхэлж гэлээ. Үүнийгэж саяхан баталсан үндэсний стратегийн одоо аюулгүй байдлын стратегийн номлолдоо энийг төв тодорхой оруулаад ирсэн. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт Европ байсан бол өнөөдөр ач холбогдлынхаа хувьд бол хоёрт тавигдж байна. Тэ. Нэгд бол одоо бид дээр өмнө нь ч бас ярьж ил байсан. Одоо гол өрсөлдөгч нь хятад болж хувирж байна. Тийм учраас тийшээгээ илүү анхаарах хэрэгтэй болж байна. Энэ ч утгаараа Америкийн нэгдсэн улс бол зайгаа барьж байна. Тэгээд Украины дайны асуудлыг жишээнбэл ерөөсөө Европын НАТОгийн гишүүн орнууд бүрэн хариуцаа. Гэхдээ зэр зэвсэг худалдаж ав. Америкийн нэгдсэн улсгаар үнэгүй зэвсэхгүй. Худалдаж ав. Тэгээд Европын орнууд, НАТОгийн гишүүн орнууд тэр зэвсгийг худалдаж авсан зэвсгийг юунд Украинд одоо нийлүүлээ гэсэн одоо ийм тийм юу шаардлага бол тавиад явж байна. Одоо энийг ч одоо цаад бол хүлээж авахаас өөр аргагүй байдалд бол орчлоо л доо. За тэгээд одоо энэ би саяхан ярьлаа энэ Анугийн анхаарал бол хятад руу чиглэж байна. Аз руу чиглэж байна. За энэ энтэг номхон далай руу чиглээд явж байна л да. Тий. Түүнээс гадна бас одоо энэ ойрхон дорнодын асуудал бас нэлээд их хурцтаад ирлээ. Ялангуяа Ирантай холбоотой. Тэгэхээр энэ дээр бол бас их анхаарал тавьж байна. Ихээхэн хэмжээний зэр зэвсэг том одоо ус онгоцууд нь ойрхон дорнд Персийн буланд очичихсан байж байна. Тэгэхээр бол жишээлбэл Америкийн нэгдсэн улс хичнээн том гүрэн байлаа ч гэсэн олон газар одоо сөргөлдөөн дайны үйл ажиллагаа явуулах боломж байхгүй. Тийм учраас одоо энэ стратегийнхаа одоо жишээлбэл энэ тэргүүнийхэн зорилтуудыг шинээр боловсруулж гаргаж ирж байгаа нь бол ажиглагдаж харагдаж байна л да. Тэ. За тэгээ ер нь энэ Америкийн том мэргэжилтнүүд ч гэсэн энэ тухай ярьж байна л да. Одоо жишээлбэл профессор Джон Мейершаймер бол энэ асуудлаар ерөөсөө байнга одоо ярилцлага өгч байгаа. Байнга ярьж байгаа. Тэгээ ерөөсөө энэ Америкийн одоо жишээл ухралтыг бол энэ улс төрийн алхам биш ээ. Энэ бодлогын чанартай зайлшгүй шаардлага гэж Мейершаймер тодорхойлж ярьж байна. Тэгээд бүр ийм үг хэрэгжилж байна л да. Америкийн нэгдсэн улсад цаашдаа бол Европыг асрах боломжгүй. Тэгээд аюулгүй байдлын энэ баталгаагаа хэрэг дээрээ цуцалснаар бол Европ цаашдаа бол илүү хуваагдмал үндэсрэг үзэлтэй болоход хүргэн шүү гэдгийг анхааруулж хэлж байна. Тэгээ Европын орнууд дотор. Тэгээ. За тэгээд жишээ нь Мейершаймер профессортой ижил байр суурьтай Стивен Волт гэж одоо алдартай реалист байна. Тэгээ Харвардын тэр Кеннедийн нэрмжит сургуулийн олон улсын харилцааны профессор хүн байна лээ. Тэгээ.
Тэгээд тэр хүн юу гэж хэлж яах вэ гэхээр ерөөсөө НАТОг ингээд үргэлжлүүлсэн нь Америкийн нэгдсэн улсын нөөцийг шавхсан стратегийн алдаа болсон гэж дүгнэж байна. Өөрөөр Европыг өөрийгөө бие даан удирдах сурахт нь саад болсон гэж хэлж байна. За сайд хүлээж аваа. Энэ үзэгчд бас жаахан ингээд нэлээд олон хүн үзэж байна. Манайхан сайн бай. Баярлалаа. За ингэж байна. Буйцогтойгоо жоохон ёс зүйтэй баймаар байна. Үрсэн хүнээ хүндлээд яриаг нь сонсмоор байна. Та их муухай харагдаж байна. Намайг энэ юм хийгээд болохоор тэгж байгаа байхгүй юу? Энийг би хэд хэдэн удаа энэ тухай тайлбар өгч байсан. Тэр манай байнгын үзэгчнэр бол намайг мэднэ. Бид хоёр ингээд энэ өрөөндөө ингээд бас гэрэлтүүлэг нэтэрээгээд ингээд бас хөөрхөн тоног төхөөрөмж юмнууд байна. Энийгээ хянах гэхээр хянах хүн өнөөдөр байхгүй. Ер нь байхгүй л дээ бид хоёр хоёулаа ингээд өөрсдөө хийчихдэг. Тэгэхээр зэрэг би босож аван заримдаа за энэ юма хянана гэд ингээд хийх юмнууд байдаг юм аа. Тийм учраас энийг хянаж авахгүй бол нэг мэтгэд дуугүй бол чинь нэвтрүүлэг тасар чинь гэх мэт одоо аваар усал гардаг аа. Тийм учраас та бүхэн минь одоо үүнийг ойлгоороо. За хүмүүс зочиндоо хандах чинь нэг л биш. Дургүй байсан юм бол яагаад өрсөн юм бэ гэж байна. За. Битгий дэгж бодоороо. Энэ бол ингээд бидний нөөц хязгаарлал гэдэг бол. Тэгээд дашрамд та бүхэн бид нарт ханд үргэж болно шүү. Энэ юмнуудыг хийхэд бас ингээд бөөн цаг, бөөн мөнгө ингээд тоног төхөөрөмж юм авдаг. Одоо нэг үг хэлэхэд үгийн дайланд хэлэхэд. Тэгэхээр дахиад 3 дахь хүн хэлсэн байна. Зүгээр наа зочнлуугаа хараад төлөв төвшин намтаа суугаач. Ямар зовёртой юм бэ? Өрүүлзөөд өндөцөөд байх юм аа. Тэгэхээр тийм учиртай. Энэ юмаа хянах ингээд заримдаа бүр шаардлагатай босож юмаа янзлах энэ гэдэг камер янзлах ийм гардаг. Тэгэхээр хэдүүлээ энэ нэвтрүүлгээс сайхан хамтдаа ингээд хийж байгаа гэдгийг ойлгоороо. Тэгээд юм гарвал ингээд сайхан бичээрэй. Ой, буйнцогтоо тэгээд ингээд тэгээд би босоод юм янзлана. За тийм байдалтай явж байна. Тэгэхээр одоо сайд бол өнөрдийн хагарлын тухай ярьж байна. Тэгээ Мейершаймер профессор Стивен Волт ч Мейершаймер одоо шавн тэнд хамгаалсан хүн л дээ. Алдартай хоёр одоо алдартай реалист. Одоо энэ нөхцөл өнөрдийн хагарлыг бол ярьж байна. Мейершаймер ярьдаг л да. Одоо таасаа хэллээ. Америкийн нэгдсэн улс бол одоо инхийг тогтоогч тийм гүрэн байсан бол одоо Европын хувьд тэрнийг орхиод явхаас өөр аргагүй болж байгаа. За тэрнийг одоо бүх бичиг баримт юмнуудаараа бол илэрхийлж байна. За тэр Канадыг бол одоо 51 дэх мужаа болгож авнаа. За энэ бас цаана нь одоо тодорхой логикууд бий л дээ. Тэгээд тэрнийг нь эсэргүүцсэн Канадын ерөнхий сайд бол одоо ийм юмнууд ярьсан байна. Үүнийг ерөнхий сайд Эрдэнэ чулуу сайд одоо тайлбарлаж ирж байна. Тэгэхээр энэ бол юу гэхээр өрнөлтийн хагарал бол гүнзгий болчлоо. За тэгээ саяхан та ярианда бас дурдаа Мюнхний аюулгүй байдлын баг хурал боллоо шүү дээ. Тэрэн дээр хэн Марко Рубио очиж бас алдартай одоо ихтгэл тавилаа. За тэрэн дээр арай одоо өнгө тоон ярианых нь өнгө нь бол нэлээд намсчихсан, ийдэг болчихсон. Тэгээ энэ янз бүрийн тайлбарууд хийж ийн лээ. За тэрэндээ бол сая энэ Канадын одоо ерөнхий одоо сайдын ярьсан энэ юмнуудыг жоо хариу болгомоор зөвлөдгийг хэлж байна шүү дээ. Та бүхэн минь одоо бас тайван байж үзээрэй. Манай ерөнхийлөгч бол бас эрч хүчтэй хүн учраас хаяа одоо хатуу ширээ хэлчих нь би. Гэхдээ бид бол та нартайгаа л хамт шүү гэх маягийн ярьж ийн лээ. Тийм ээ. Тэгээд ерөөсөө бид бол энэ хатуу ширүүн тийм хүнд сорилтуудаа тулгарч байна. Тэрийг даван туулахад та бид нар хамтдаа явах ёстой гэх маягийн ярьж ийн лээ. Тийм ээ. Тэгсэн. Та тэгээ үргэлжлүүлэх. За. Тийм зөв. Тэгээ манай үзэгчд ийм санаа оноо хэлдэг чи их сайн байна. Тийм. Гэхдээ бас зөв ойлгох хэрэгтэй л дээ. Үндэ бид нэр мөнгө сангатай боломжтой байсан бол одоо энд 2-3 хүн суулгаад юмаа бэлдүүлээд явж болох байсан. Тийм боломжгүй байгаа учраас л өнөөдөр хэн боён зохитой маань одоо нааш цаашаа хөдөлж барьсан одоо энэ техникийн зөндөө ажлууд байж байна л да 2-3 жишээл дэлгэц хараад сууж явах жишээтэй. Тийм учраас энэ дээр бас та нар маань бас хүлээцтэй зөв хандахыг бас энэ бас түүхтэй тэглэв яах вэ? Эртэд Чимэгбаатаргаа гөрж авчирчаад нэвтрүүлгээ хийсэн бүх юмаа л одоо бэлдээд хийсэн. Тэгсэн чинь дуу байхгүй. Тийм бай. Дуу
байгаа хэрнээ дууны түвшин унц. Тэгсэн чинь би нэг свич ерөөсө буруу залгацсан. Одоо камераар нэвтрүүлэг хийх үед нэг горим, гаруцаар явахд нэг горим. Энэ хоёрыг ингэ сэлгэж яснаа тэрийгэ залгахаа мартчихсан байх жишээтэй. Тийм. Тэгэхээр жишээлбэл тэр нэвтрүүлгийг чинь олон хүн харамсалтай нь үзэж чадаагүй. Янаас бол дуунаас болоод. Тийм. Зүйтэй. Тийм учраас та нар маань бас хүлээцтэй хандах байхаа гэж найдаж байна. Энэ зүйтэй. Ярдган зүйтэй. Гэхдээ та нар санаа оноогоо элен далангуй чөлөөтэй бичдэг нь их сайн. Ягаад бол эн чинь бидний ажилд бол их тус болно гэж бодож байна. За ингээд өргөжлүүлээд явъя. Ягаад бол бид нар цаг бас бага байгаа учраас төргөн юмнуудаа яриад явчих нь зүйтэй байхаа гэж бодож байна. За энэ одоо энэ юу яаж байна? Тийм сэргийн салбарт ямар одоо жишээлбэл зөрүү одоо өөр байдал тийм сөргөлдөөт байдал гарч ирж гэнэ үү гэхээр ерөөсөө Америкийн нэгдсэн улс НАТОгийн гол санхүүжүүлэгч байсан. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлын гэрээт санхүүжүүлэгч байсан бол өнөөдөр Европын орнуудын аюулгүй байдлын гэрээт гүйцэтгэгч болж хувирлаа шүү гэж одоо барууны мэрэгжилтнүүд одоо онцолж хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ зүгээр нэг хамгаалаад зогсохгүй одоо мөнгөний аваад одоо аюулгүй байдлыг чинь хамгаалнаа л гэсэн санаа гарч ирж байна л да. Яг дөрөвчин миний ярьсан зүйлийг л энд нотолж ярьж байна л да. Тэгээд ерөөсөө одоо бүгд одоо бичээвээр бас нэг бусуудаа энэ тухай ярьж байсан. Ерөөсөө энэ ачаагаа хэн үүрэх вэ гэдэг асуудал бас гарч ирж байна л да. Одоо тэр ерөөсөө энэ ачааг одоо Европын орнууд өөрсдөө үүрээд яваа. Ялангуяа энэ Европт байдлыг бол дөхөн үлий гэж бодож байгаа юм бол Америк одоо тэр болгон оролцохгүй. Зэвсгээ өгнө. Тэгтээ зарна. Зүгээр өгөхгүй. Зарна. Та нар худалдаж ав. Тэгээд тэр зэвсгээ Украинд одоо бэлгэлнэ үү? Украинд зээлээр өгнө үү? Худалдана уу? Өөрсдөө мэдгэж. Ийм л байр суурьтай хандж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр жишээлбэл айл анхудаа Трамп сонгогдохдоо ч гэсэн Европын орнуудад тулгын шаардлагад хүлээлгэж ирсэн шүү дээ. Тэгж юу гэж ийсэн гэхээр ерөөсөө та нарын балан хамгаалахын зардлыг нэмэ гэж. Өмнө нь ч ярьж байсан одоо бол бүр хатуу шаарддаг болсон. Тэгээ энэ шаардлагын одоо шаардлагыг баруун Европын НАТОгийн гишүүн орнууд бол хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсон. Өнөөдөр НАТО чинь 32 гишүүнтэй болцсон байж байгаа. Тэгэхээр энэ 32 гишүүн өнөөдөр 25 оны сүүлч гэхэд бүгдээрээ шүү. Дотоодынхаа нэг бүтээгдэхүүний 2% зэр зэвсэг цэргийн зардалд зарцуулдаг болсон байна. Энэ шаардлагыг анх Трамп Европын орнууд тавьж ирсэн. Ер нь Европын орнууд дотор бол ялангуяа энэ өмнөд Европын хэсэг орнууд бол одоо Итали, Испани эдгээр ч бол өөрийнхөө зардлыг цэргийн зардлыг нэмэгдүүлэх туйлын дургу байсан. Тий. Тэгээд одоо аргагүй л одоо энэ дарал чахалтанд ороод юу яаж вэ? Бүгдээрээ өөрчлөө. Түүнээс гадна одоо ерөөсөө энэ 2%-аас дээгүүрч одоо цэргийн зардлыг гаргаж байгаа улсууд бий болчиход байж байна. Одоо жишээл Польш байна. Литва байна. Латв байна. Одоо энэ орнуудын жишээлбэл 3.5 болоо явчлаа. Дотоод нийт бүтээгдэхүүний чинь. Тэр өөрөөр оруулж байгаа хувь нэмэр гэхүү оруулж байгаа хөрөнгөний хэмжээ бол асар их нэмэгдэж байна. Тий. Одоо өнөөдөр Герман гэхтэл одоо 100 тэрбум доллар өрчлөө шүү дээ. Цэргийн зардал нь асар их нэмэгдэж байна гэсэн үг. Тий. Тэгээ эн чинь бол явандаа бол мэдээж хэрэг юу л да. Эдийн засагт нь бол тийм сайнаар бол нөлөөлөхгүй л дээ. Тий. За ингээд энэ тэгээд одоо бол харин Трамп ямар шаардлага тавьж гэнэ үү гэхээр ерөөсөө одоо хэдэн жилийн дараа гэхэд одоо тэд нар чинь тооцоо гаргаж ирсэн байхаа 30 он гэхэд байна уу да. 35 он гэхэд бол би одоо мартчихлаа. Ерөөсөө дотоодын нийт бүтээгдэхүүний 5% хүртэл зэрэг зэвсэгт одоо зарцуулаа гэсэн шаардлага тавьж байгаа.
Иймч төлөвлөгөөг Европын орнууд бол өөрсдөө төлөвлөгөөгөө гаргаж чад явж байна. Одоо чи дээр бас урд өмнө ярьж ирсэн санагдаж байна. Одоо ирэх 5-аас 10 жилд Европ болвол энэ цэргийн зардлыг ерөөсөө нэмж 200 тэрбум доллараар байна уу еврогоор бол нэмэхээр шийдвэр гаргаж байгаа юм байна лээ. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр л одоо ерөөсөө Америкийн нэгдсэн улс зайгаа барьж байна. Энэ гарч ирж байгаа вакуум ба штэ. Энэ хоосон орон зайг бөглөх хэрэгтэй болж байна. Тэгэхээр эдгээр өөрсдөө ингээд бөглөхөр үндсэндээ болоо шийдвэрлэж байна л да. Тэгэхээр энэ дотроо бол юу яаж яах вэ гэхээр бас нэгэнт л одоо өөрсдөө өөрийнхөө хөрөнгийг гаргаж байгаа учраас зэвсэг үйлдвэрлэж байгаа Европын орнуудаас зэрэг зэвсгийг одоо худалдаж авахд илүүтэй анхаарал тийш нь мөнгө гаргана шүү гэдэг шаардлага бол өөрсдөө тавьж эхэлж байна. Одоо жишээлбэл хамгийн их зэвсэг үйлдвэрлэж байгаа Европын орнууд гэх чинь одоо Франц байна. Европт бол Америкийн дараа орж байгаа баг. Герман байна, Англи байна. За тэгээд жижиг орнууд ч гэсэн одоо жишээд Польш, Чех гэд энэ орнууд чинь Швед, ялангуяа Норвег бас зэвсэглэл үйлдвэрлэдэг. Гэхдээ Америк шиг тэр их олон зэвсэглийг нэг дор үйлдвэрлэхгүй тодорхой хэсгийг чиглэлээр одоо жишээлбэл зарим нь танк, зарим нь одоо хаувицер гэдэг одоо жишээлбэл артиллерийн одоо жишээл зэвсэг гэднийг үйлдвэрлэдэг. Тэр тал дээр онгоц үйлдвэрлэдэг улс орнууд байж байна л да. Гэхдээ яг тодорхой чиглэлээр ягаад гэвэл жижиг орн учраас олон төрлийн зэвсгийг нэг дор үйлдвэрлэх боломжгүй байдгийн байна лээ. Тэгэхээр энэ дээр бол энэ ажил ингээд эхлээд явж байна. Тэгэхээр одоо цаашдаа бол яг хөө энэ Европ орнууд сүүлийн үеийн энэ байдлаас ингээд харж байхад бол саяхан бас Канадын ерөнхий сайд хэлж байна л да. Одоо ерөөсөө Данийг зогсоохгүй. Украиныг цааш нь дэмжиж явна. Энэ бол зөвхөн Канадын байр суурь биш л дээ. Европын орнууд ер нь хоорондоо тэгжил шийдэж шүү дээ. Ингийн гэрээ байгуулахын эсрэг байгаа нь дахиад харагдаж байна. Тэгээ одоо ингээд Украиныг цааш нь улмал энэ дайнд уриалал байна. Тэгээд Украиныг хамгийн гол нь тэгээд энэ дайнд явж байгаа юм шиг ярьж байгаа нь бол их сонирм санагдаж байгаа. Өнөөдөр бол жинхэнэ одоо том мэрэгжлийн улсууд Америкийн, Европын одоо бие даасан одоо мэрэгжлийн эрдэмтэн мэрэгд өөрсдөө ярьж штэ. Украины ямар нэгэн байдлаар ялж байгаа юм огт байхгүй шүү гэж. Магадгүй нэг ганц хоёр газар. Сая одоо сүүлийн үед нэг Запорожид нэг 5-10 км газрыг бол эргүүлээд эзлээд авсан байх жишээтэй. Тэгэхээр буцаад алдсан. Тий. Тэгэхдээ эн чинь нийт дайны ерөнхий байдлыг бол огт харуулахгүй байгаа байхгүй юу? Тийм учраас энэ дээр бол анхаарах ёстой юм аа гэж би хэлэх гээд байна л да. Дайнд бол Украин ялагдаж байна. Тэгээ энэ цаашаа ингээд үргэлжлэх юм бол Украинаас юу ч үлдэхгүй шүү дээ. Бараг Украиныг одоо бүр тэр байтугай Украиныг хэн хэд ямар хэсгээр нь яаж хэн хувааж авах вэ гэдэг асуудал ч бүр яригдж эхэлж шүү дээ жишээлбэл. Тэгэхээр энэ бол Украиний хувьд бол маш их одоо хүнд тийм сорилттой өнөөдөр тулгарчаад байж байна. Тэгээд одоо ингээл Европын орнуудын түлхээсээр энэ дан ингээд цаашаа өргөлөөл явах юм бол Оросын холбооны улс зүгээр хараал суухгүй шүү дээ. Одоо би түрүүн чивэтээр ярьж л байсан. Одоо ингээд яванда Одессаг, Харьковыг Одессаг эзлээд авчих юм бол Украин чинь далаад гарцгүй болчих шүү дээ. Далаад гарцгүй болно гэдэг чинь Украин өнөөг хүртэл далайгаар өөрийн экспортын 70% гаргадаг байсан. Одоо тэгээд дараа нь яах болж гин үү энэ улс? Яаж юм экспортлох болж гин үү гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Тэгм учраас энэ дээр их том асуудлууд бол гарч ирж байна. Энийг бол бид нэр зайлшгүй бодохоос өөр аргагүй. Биднес ч юу хаах вэ? Энэ улс орнууд өөрсдөө бодох зайлшгүй шаардлагатай болж байна гэдгийг л хэлэх хэрэгтэй байна. Тэ. За тэгээд одоо энэ хагарал энэ үүсний шалтгааныг би бас товчхон хэлж хэрэгтэй юм болов уу гэж бодож байна л да. Энэ өнөөдөр энэ Америкийн нэгдсэн улсын худалдааны алдагдал одоо Европтой худалдаа хийж штэ их том одоо Европтой хийж байгаа худалдааны зөвхөн
1 жилийн алдагдал нь Америкийн нэгдсэн улсын хувьд 200 гаруй тэрбум доллар байна. 200 гаруй тэрбум доллар. Тэгэхдээ бас юу л да энэ үйлчилгээний худалдаа гэж бас одоо сервис гэж худалдаагаараа бол Европын холбооноос илүү юм байна. Жишээлбэл ойролцоогоор 90 орчим тэрбум долларын алдагдaltaй байдаг юм байна. Гэхдээ Европын алдагдал гэж. Тэгэхээр 200-аар хасчихгаа цаана нэг 110 тэрбум долларын асуудал гарч ирж байна л да. Тэгтэл энэ чинь бол том хэмжээний мөнгө л дөө. Тий. Тэгэхээр энэ тэнцвэргүй байдлыг одоо ямар нэгэн байдлаар засах хэрэгтэй гэж Трамп үзэж байгаа. Өөрөө энэ хүн чинь бизнесмен учраас энэний чинь мөнгөөр бүх юмыг тооцож байна. Тэм учраас ийм алдагдaltaй байхгүй шүү. Тэм учраас ч одоо ингээд та нар энэ асуудалд бол зайлшгүй анхаарах хэрэгтэй. Та нар биднэрт өртөө шүү гэж Трамп Европын холбоонд одоо хэлж шаардлага тавьж байгаа байхгүй юу? Одоо Трамп бас юу ярьж байгааг гэхээр 1991 оноос хойш Америкийн нэгдсэн улс Европыг хамгаалах цэргийн зардал нь 1.2 их $80 болсон байна шүү гэдгийг Трамп хэлж байна. Их хэмжээний мөнгө л даа шиг мөнгө. Өөрөөр хэлбэл энэ дийлэнх хэсгийг Америкийн нэгдсэн улс үүрч таарсан. Харин Европын орнууд ерөөсө бага хэмжээний зардал гаргаж ийн шүү. Одоо энийг зогсооё. Одоо адил тэнцүү байдал дээр орё. Энэ алдагдлыг, санхүүгийн алдагдлыг энэ үгүй болгоё. Тэмч учраас одоо бүх талаар шаардлага тавьж шүү дээ. Цэргийн зардлаа нэмгэж шаардлага тавьж байна. Дээр нь одоо зөвлөл холбоот улс, тэгээд дараа нь Оросын холбооны улсаас хямд үнээр байгалийн хий худалдан авч маш их төргөн хөгжсөн улсууд шүү дээ. Одоо 45 оноос хойшхыг л ярил л да. Энэ чинь Европ. Энэ Герман ялангуяа. Франц. Оросын холбооны улстай маш их сайн харьцаатай байсан шүү дээ. Улс төрийн одоо харьцаа нь дараа нь тэр чинь эдийн засгийн харьцаа руу тэр юу н орж ирээд байгалийн хий маш их хямдхан үнээр авч ийсэн. Учираас энэ улсууд чинь Европын улсууд чинь бол их төргөн хугацаанд, богинохон хугацаанд эдийн засаг нь бол эрчимтэй хөгжиж ирсэн байхгүй юу. Тэгэхээр энэ одоо тэр нь байхгүй болчихлоо шүү дээ. Бүх юм хаачлаа. Өрөндийн орнууд өөрсдөө. Би түрүү ярьж исэн. Өрөндийн орнууд Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улсад 30 гаруй мянган хориг тавьчихлаа. Одоо дахиад хориг тавихаар шийдвэр гаргацсан байна. Европын орнууд. Энэ чи юу гэсэн үг вэ гэхээр дайныг цааш нь өргөжлүүлнэ л гэсэн үг. Ерөөсөө. Тийм учраас одоо ингээл өөрсдөө одоо хүнд байдалд орсон ч гэсэн энэ асуудлыг тэгэл цааш нь өргөжлүүлээд явна гэсэн үг л дээ. Тэгээ энэ асуудлыг Трамп өөрөө гаргаж ирээд Европ анууд их хэмжээний өртөө гэдгийг болов сануулад тэгээ бүр тоог нь гаргаад ирсэн байна. Нийтдээ болвол Европ, Америкийн нэгдсэн улсад 2.5 их $80 өртөө шүү. Энийга та нар мартуу за. Төлийн шүү та нар. Энэ зүгээр та нарт өгсөн мөнгө биш шүү гэж одоо сануулга өгч байна. Энэ чинь ингээл бүх юм ингээд ягаад ороод ирж байгаа вэ? Ингээд. За тэгээд ингээд цаашдаа энэ чинь тэгээд Канадыг 51 дэх мужаа болгоно, Гренландыг одоо худалдаж авна гэж одоо шаардж байгаа нь бол одоо энэ хагарал улам цаашаа одоо анцав үүсэх үндэс болж байгаа байхгүй юу. Ерөнхийдөө энэ хагарал бол ингээд цаашдаа ингээд үргэлжлээл явах юм шиг байна. Баруун Европын орнууд бол аргагүй л ихэнд одоо энэ Трампын шаардлагыг хүлээж авахаас өөр аргагүй байдалд бол орчихлоо л доо. Тийм учраас бол одоо энэ тэгээд Европын ч орнууд одоо та нар анзаарж байгаа бах. Өөрийнхөө одоо эдийн засгийн чиглэлийг өөрчлөлт эхэлчихлээ шүү дээ. Одоо Канадын ерөнхий сайд саяхан хятадд айлчлаад томоохон хэмжээний гэрээ хэлцээ байгуулад ирчлээ. Эдийн засгийн чиглэлээ. Сая энэ дайны үед Франц, Герман,
За тэгээд одоо бусад орнууд Европын холбооны ерөнхийлөгч фон дер Лайен эдгээр чи бүгд хятадд дайлчилсан шүү дээ. Хятадд дайлчлаад одоо энэ хятад чи их том юу шүү дээ. Худалдааны түнш. Тэгэхээр ерөөсөө энэ Америк, Европ хоёр өнөөдөр дэлхийн ертөнцийг харж байгаа энэ үзэл бодол нь өөр байна гэдгийг харуулж байгаа. Өнөөдөр хятад Америкийн нэгдсэн улсын хувьд хамгийн том өрсөлдөгч гэж байхад Европын орнууд бол хятадыг хамгийн том өрсөлдөгч гэж үзэхгүй байна шүү дээ. Тийм ч учраас хятад руу явж байна. Тийм ч учраас энтэг рүү явж байна. Тийм ч учраас энэ Европын орнууд чинь Латин Америкийн орнууд руу явж байна. Одоо энэ чинь худалдааны чиглэлээ өөрчлөлт явчихдаг шүү дээ. Одоо Америктэй ингээ худалдаа тийм харилцаа ашигтай хуралдаа хийх боломжгүй юм бол бид нар бусад твийн орнуудтай харилцаагаа хөгжүүлнэ гэдэг энэ юугаа үндсэндээ энэ чигээ гаргах чад явж шүү дээ. Тэгэхээр энийг бол зайлшгүй анхаарахаас өөр аргагүй байдалд л орж ийн гэдгийг л би энд хэлэх гэсэн юм л да. Тэгэхээр энэ хагарал бол цаашдаа улмал гүнзгийрэл явах юм шиг байна. Тий. Гүнзгийрээд явна, байдал улам хурцтана. Тэгэхдээ энэ бол ер нь олон улсын байдал бол ерөөсөө тун одоо тийм ноцтой байдал руугаа улмал гүнзгийрээд орж байгаа нь бол одоо энэ сая Иранд болж байгаа үйл явдалтай бас ямар нэгэн байдлаар холбогдол гарч ирж байгаа юм л да. Үнэхээр тийм байна. Тэгэхээр Ираны дайм бол нэлээд хурцтай байдлаар орж ах шиг байна. Ерөнхийдөө энэ одоо Трамп гарч ирээ зүгээр одоо бас зүгээр санаанаасаа зохиогоод ингээл байгаа хэрэг бас биш шүү дээ. Биш. Энэ хуучин байсан бүтэц маань ингээд одоо эвдрээд тийм ээ. Америкийн нэгдсэн улс гэсэн эдийн засгийн хувьд хүнд байдалд ороод Европ мөн ялгаагүй. Ингээд ирэхээр зэрэг одоо яах вэ гэдэг том сорилтуудад тулгарч байна. Нөгөө дэлхийн дэг журам гэдэг юм байна. Хуучин одоо тогтчихсэн, тогтвортой байсан тэр дэг журам байна. Эвдэрчгээд байна үндсэндээ. Тэгээ энийг яах вэ гэхээр зэрэг хиний Марко Рубиогийн тайлбарснаар Трамп бол их тийм экстрим байдлаар илэрхийлээд байх шиг байна. Гэхдээ одоо яах аргагүй ийм байдал байна гэдгийг Мюнхений аюулгүй байдлын хурал дээр Рубио их олон талаас нь хэлдгээр тайлбарлахыг оролдоно лээ. Та бид нар хүчээ нийлүүлэхгүй бол болохгүй. За биднэрт бол алдаа зөндөө байсан. За нэг хэсэг бид нар одоо энэ дэлхий бол нэгдмэл болох ёстой. Хүн гэдэг амт чи одоо хааж дуртай газар амьдрах ёстой гэд цагаачлалыг хэрчимжүүлсэн. Тэр бидний алдаа байжээ. Энд чинь одоо уламжлалт үндэсний соёл, ард түмний соёл гэдэг эвдгийм байна. Эдийн засгийг бас эвгүй болгодгийм байна. Үүнийгээ одоо болио гэсэн тайлбар хэлнэ л шүү дээ. Тэр Рубиогийн ихтгэл дээр. Тэгээд нөгөө сонсож байсан улсууд нь бол их тайвширч санаа намарч, санаа алдаж суулаа гэж ирж цааш юм лээ. Тий, нодингийнхтай харьцуулбал тэрний урд жил нь дэд ерөнхийлөгч Ванс очиж Европ орнуудад нэлээд хатуу шүмжилчгээд ирсэн шүү дээ. Тэр нь Европ орнуудад нэлээд цочирдуулсан л да. Тэднийг хатуу шүмжилсэн. Тэгэхээр энэ удаад бол зориуд Рубиог явуулсан учир шалтгаан нь энэ байгаа болов уу гэж. Ягаад гэвэл хэтэрхий их одоо өөрийн одоо холбоотон улсуудаа цааш нь түлхэж байгаа юм шиг харагдаж байгаа учраас бас ямар нэгэн байдлаар энэ харилцаагаа бол хурцдахгүй аль болохоор бас аятайхан болгоё гэсэн ийм санаагаар үг хэлүүлсэн байна л дээ Рубиог. Тэгсэн байна. Тэгээд Трампыг олон хүн шүүмжилдэг л дээ. Эвсэл холбоотнуудаа хайрлахгүй байна гэж. Нэгдүгээр одоо эхний 4 жил дээр ч ярьжсэн тийм ээ. Тийм шүү дээ. Тэгэхээр тэрний цаана нэг шалтгаан байх шиг байна. Яг одоо сая тэр одоо глобалчлалыг дэмждэг одоо тэр хязгааргүй дэлхийн ертөнц гэдэг тэр үзэл санааг дэмждэг том бас хүчин байна л да. Одоо том корпорациуд тийм ээ. Тэгээд том лобби байна. Бид нар ч Трампд их дурггүй. Трампын бодлого ерөөсөө шууд мөргөлддөг ийм хүчин. Тэгэхээр тэдний одоо эсрэг тийм одоо шулуухан хурц тийм өгнүүдийг хэрэгэлдэг болж таараад байгаа. Гэхдээ яг аюулгүй байдлаар ороод ирэхээр Трампын хувьд бол бас зөвтгөх логик байгаа. Гэхдээ яг өдөр чинь логик байгаа л да. Мэдээж хэрэг логик байлгүй яг өдөр чинь логикгүй юм хийн гэж юм байхгүй л дээ. Тий. Гэхдээ Трамп бол энийгээ бүр зүгээр шулуухан. Ямар нэгэн одоо жишээлбэл тийм дипломат аргаар биш
шулуухан хилээд явчих гэж байна. Тэгээд тэр нь ч бас нарийн ярил үр дүнгээ өгч байна. Яг үр дүнгээ өгч. Өөрөөр хэлбэл тэр эсрэг тэр том хүчин байл одоо Европын аль нэг улсын ирэх ашигч боддоггүй. Одоо Европ руу цаашдыг оруулаад бай гэдэг тийм хүчин бол үнэхээр бай. Тэгэхээр бид нартаа тэгж үзэхгүй бол болохгүй бас тийм одоо байдал байх шиг байгаамаа. За тэгээд иймэрхүү нөхцөл байдалтай Америкийн нэгдсэн улс одоо эдийн засгаа нэгдүгээр тавихгүй бол одоо нөгөө юу дэлхийг жанжлагч их гүрэн байх үгүй дээ. Хүнд байдалд орно шүү дээ. 34 байна уу 36 их $80 өртөө сууж байгаа. 38 байл. Одоо 38 болчихж байна. Тэгэхээр 1 тэрлион гаруй одоо долларын хүү төлж байна. Жил бүр. Тэглгүй яах вэ? Тийм ээ. Тэгэхээр энэ бол маш хүнд нөхцөл байдал. Тэгэхээр энэ байдлаас гарахын тулд яах вэ гэхээр зэрэг нэгдүгээр тэр холбоотнуудаа эвтэй найртай нэгдмэл байх хэрэгтэй. Тэгжээж нөгөө өрсөлдөгч тал руугаа одоо хариу арга хэмжээ авна да. За ингээд хүнд асуудалтай тулгарч ашиг байна л да. За Ираны асуудал орох уу? За тэгээ. За энэ Иран бол юу сая одоо энэ оны нэхэр Израиль ано хоёр Ираны цэргийн томоохон хэмжээний зохион байгуулалтад товтлогоог эхлүүлчихэд байна л да. Энэ олон жилийн одоо энэ хурцтмал байдлыг бүр одоо үндсэндээ яг нарийн ярил шууд дайны байдалд шилжүүлээ хийж эхлэв л да. Тий. Тэгээд энэ халдлагын одоо энэ зорилго нь бол их тодорхой байна. Энийгэж ерөнхийлөгч Трамп бол хэвлэлийн баг хурал дээрэж гэсэн тодорхой ярьж байна лээ. Ерөөсөө л энэ дэглэмийг өөрчлөё гэж. Аногийн ерөнхийлөгч одоо энэ тэгээд Израилийн ерөнхий сайд хоёр энэ Ираны энэ шашны дэглэмийг ерөөсөө түлхэн унгаяа гэж уриалга гаргаж чад явж байна. Энийгаач бүр илэн далангуу хэлж байна л да. Энд чи бол нэг ёсондоо бол яг одоо тусгаар тогтносон бие даасан улсын эсрэг одоо төрөмгийлэл үлдэж байна гэж хэлэхээс өөр арга байхгүй. Одоо нэгдсэн үндэсний байгууллага дээр аюулгүй зөвлөл дээр энэ асуудал яригдж байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ дээр бол одоо жишээлбэл улс орнууд ямар хөө байр суурьтай гарч ирэх нь харъя л да. Тэ. Энэ дээр бол их сайн ажиглаж байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр ерөөсөө эн чинь дэглэмийн өөрчлөлнө гэж. Эн чинь нүүбийн дүрмийн эсрэгэл юм хийж байгаа байхгүй юу? Нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын хэм хэмжээг жинхэнэ бүдүүлгээр зөрчиж байгаа байхгүй юу? Хэрвээ Иран Америкийн нэгдсэн улсын аюулгүй байдалд одоо бүр ноцтой аюул учруулж байгаа болбол хүн ойлгоно доо. Тэгэхээр тийм биш үстэй. Тэгвэл бол яг Израиль бол ялангуяа энэ цөмийн програмыг бол ерөөсөө устгах хэрэгтэй гэсэн бодолтой байж байгаа л да. Гэхдээ энэ тал дээр чинь сүүлийн 10-20 жил Америкийн нэгдсэн улс Ирантай бол гэрээ хэлцээ хийгээд явж исэн шүү дээ. Тэр нь бол үр дүнтэй болж исэн. Одоо ч гэсэн өнөөдрийн энэ Ираны засгийн газар энэ цөмийн энэ хяналтын асуудлыг бол Америкийн нэгдсэнтэй яриад гэрээ байгуулад явах боломжтой гэж яриад байна шүү дээ. Тэгтэл устгаад байна шүү дээ. Тэгтэл дайралт хийж байна. Одоо эн чинь бараг 50% нь устгачихсан гэсэн мэдээ гарч ирж байна л дээ. Тэгэхээр энэ чинь юу хэлж гэнэ үү гэхээр энэ чинь цөмийн тэр хүчин чадлын устгахаасаа илүүтэй энэ улсын дотоод байдлын ормонгоор нэргүүлж өөрт таалагдсан дэглэм бий болгохыг л оролдож байна гэсэн үг байхгүй юу? Одоо хамгийн гол дүгнэлт бол энэний цаана ийм дүгнэлт надад миний хувьд бол гарч ирж байна л да. Тэгээ энийг сайн ойлгож авах хэрэгтэй. Энэ чинь зүгээр нэг яаж байгаа юм биш. Тийм учраас бол одоо жишээлбэл манайхан андуураад л одоо жишээлбэл зөвхөн нэг тийм юм л устгах гэсэн одоо тэр нэг энд чинь сайхан Америкийн хүчтэй сайхан шалтгаан гаргадаг байхгүй юу? Одоо арчлын хөдөлгөөн жагсаал магсаалын хэмжээ. Одоо жишээлбэл одоо тэр жагсаал одоо ч нөгөө эдийн засгийн байдал нэлээд хүндрээд ирлээ шүү дээ. Нөгөө Ираны нөгөө мөнгөний ханшин их хэмжээгээр унасан учраас ард иргэдэн жагсаад гараад ирсэн шүү дээ. Тэгээ бол инх тайвны жагсаал байсан.
Живэд дэрч бас ярьж байсан. А энэний цаана Америк, Израиль чинь өөрийнх нь тагнуулуудыг явуулж энэ жагсаалуудыг чинь одоо цус орсон жагсаал болгож хувиргасан шүү дээ. Энэ бол хинийч энэ олон нийтэд бол тодорхой мэдээлэл гарцсан энэ шинэ асуудал биш. Тэгэхээр энэний чинь цаана ингэж зориудаар хийж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл ингэж яаж нөгөө дотоод хэрэгт нь оролцох шалтгаан гаргаж ирж байгаа байхгүй юу? Шалтгаан биш юм чинь. Шалтгаан байхгүй юу? Орж ирэх. Тийм учраас энэ дээр бол манайхан бас анхаарч байдлыг бас харах хэрэгтэй болов уу гэж би бодож байна л да. Тэгэхээр энэ бол дэглэмийг нөөрчлөх хамгийн гол зорилго бол дэглэмийг нөөрчлөх. Сая тэгээд дайралт хийгээд хиний тэр ерөнхийлөгч Хаменеигийн байдаг орон сууц тэр бүх юм устгаад өөрийн одоо алчглаа шүү дээ. Хамт байсан одоо бас том албан тушаалтнууд, цэргийн албан тушаалтнууд бас тэнд амир өгдсөн байна лээ. Тэгээ одоо яг хөө одоо тэгээд оронд нь хүн гарч ирнэ л дээ мэдээж яриг. Тэгээ эн чинь зүгээр суухгүй шүү дээ. Эн чинь заавал хариу барина. За тэгээд хоёр дахь нэг зорилго нь бол Америкийн одоо Израилийн зорилго тийм цөмийн хүчин чадлыг л одоо сааргуулж өөрөөр л устгах. Ираны цөмийн хөтөлбөрийг бүрэн устгах тухай асуудал яригдаж байна. Уул нь дэлхий дээр одоо цөмийн эрчим хүчийг анги тайвны зорилгоор ашиглах бүрэн боломжтой шүү дээ. Олон улсын гэрээгээр энэ 1968 оны цөмийн зэвсгийг үйлдвэрлэх гэрээгээр энэ боломжийг чинь гаргаад өгсөн байж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч орон цөмийн энергийг анги тайвны зорилгоор ашиглах бүрэн эрхтэй, бүрэн боломжтой. Манайх ч гэсэн одоо цөмийн цахилгаан станц байгуулах тухай асуудлыг яриад явж байгаа үстэй. Энэ чинь маш их хэрэгтэй. Энэ чинь зөв сайхан хийгээд яхаж энэ чинь бол байгаль орчинд бол хамгийн ээлтэй ийм л одоо юу шүү дээ. Одоо өнөөдөр Францыг л аваад үзэл дээ. 58 байна уу да. Цөмийн цахилгаан станцтай болсон шүү дээ. Германч бол одоо яг нөгөө ногоон эдийн засаг гэдэг утгаараа цөмийн станцуудаа бол бүгдийг үйл ажиллагааг зогсоочихсон л доо. Одоо эргээд л ер нь цөмийн энэ цахилгаан станцуудыг бол үйл ажиллагааг нь эргээд ашиглалтанд оруулах хэрэгтэй гэсэн яриа бол бас үүсэл явж л байгаа юм байна л. Японд бол нэг яг том бас Фукушимагийн том юу гарсан л да. Осол гарсан. Энэ ийм осол бол дэлхий дээр бол хаяа гардаг л да. Одоо Чернобылийг бид нар мартаагүй л байх гэж бодож байна. Тэгэхээр энэ бол аюултай. Тэгэхдээ энэ аюултай боловч энийг зөв ашиглаад ингээд явах юм бол цөмийн энергийг бол энгийн зорилгоор ашиглах бүрэн боломжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь дэлхийд дахна энэ улсууд чинь байгуулаад явж байна шүү дээ. Одоо Оросын холбооны улс чинь бол энэ чиглэлээр ихээхэн одоо юутай туршлагатай улс. Одоо өнөөдөр Туркд их том хэмжээний цөмийн цахилгаан станц барьж өгч байна. Унгарт одоо барьж өгч байна. Манад барих асуудал яригдж байна. Энд чинь бол манай жишээлбэл энэ бага урын цахилгаан станц одоо тэр мэрэгжлийн улсуудын ярьж байгаагаас сонсоход бол хоёрыг байгуулахад л бид нэр монголчууд юу энэ нөгөө одооны бидний ашиглаж байгаа юу дулааны цахилгаан станцыг ашиглах хэрэггүй болчих واخгүй. Огт хэрэггүй. Өөрөөр Улаанбаатарын одоо энэ юуг бид нар мэднэ шүү дээ. Энэ агаарын бохирдлыг одоо мэднэ дээ. Бид нар ингээд цөмийн энергийг ашиглаад бид нар ингээд Улаанбаатар хотоо цахилгаанаар хангачих юм бол одоо нөгөө агаарыг бохирдуулах асуудал зүгээр аяндаа өөрөө байхгүй болно гэсэн үг тийм. Гэхдээ мэдээж яриг энэ гэр хорооллын асуудлыг бас шийдэх хэрэгтэй тийм. Гэр хороололд одоо энэ ашиглаж байгаа юмнууд чинь зөв энэ асуудлыг бол шийдвэрлэх би амархан гэж бодож байна тийм. Ингэж орж ирснээр. Тэгэхээр энэ дээр цөмийн хөтөлбөрийг одоо бүр устгана гэсэн хоёр дахь зорилго гарч ирж байна баруун одоо энэ Америк гуравт нь ерөөсөө Иран чинь жижиг улс биш шүү дээ. Том улс бас.
Тэгэхээр ерөөсөө энэ цэргийн хүчийг туйлдуулж сулруулъя гэсэн зорилго цаана байж байгаа. Яагаад гэвэл Израиль ерөөсөө Ираныг өөрийнхөө аюулгүй байдалд занал хийлж байгаа орон гэж үздэг. Иран ч арга байхгүй бас. Зэвсэг хүчний хувьд бол бас их хүчтэй. Олон зуун одоо баллистик буужинтай. Дроны том баазуудтай. Дрон одоо үйлдвэрлэж одоо нисгчгүй одоо тэр нисдэг тэргийг одоо их олон зугаар нь одоо үйлдвэрлэж. Тэр байтугай энэ чинь одоо Оросын холбооны улс ч гэсэн худалдаж аваад тэрнийг одоо жишээл Украинд ашиглаж байна шүү дээ. Тэр дроныг. Тэгэхээр цэргийн одоо энэ хүчийн одоо сулруулах нэг зорилго тавьж байна. Тий. Тэгээд одоо нэг бас том зорилго бол ерөөсөө удирдлагууд энэ устгах. Тэр энэ Ираны дээд удирдлагуудыг чинь энэ одоо сая устгачлаа шүү дээ үндсэндээ. Тэгээд цэргийн одоо командлын бүтцийн ерөөсөө задлан бутрахах үйл ажиллагаа явуулж байна л да. Ийм том зорилгоодыг тавиад одоо үндсэндээ дан үсгээд Ираны эсрэг дан үсгээд явж байна. За энэ одоо жишээл ямар үр дагавар эндээс гарч ирж байна вэ? Жишээлбэл энэ сая 2 сарын 28-нд эхэлсэн энэ цэргийн энэ довтлогоо чинь энэ эхний 48 цагт л 2000 орчим цохилт өгсөн байна шүү дээ Иранд. Тэ. Тэгээд энэ дээд удирдагч Аятолла Хаменеигийн одоо алжглаа. Тэгээд энэ хувьсгалд өөрсдийнх нь гвардийнх нь өндөр албан тушаалдууд нь амир өгдчихлээ бас. За тэгээд эн чинь тэнд нөгөө 2-3 газар тэр цөмийн байгууламжууд байж байгаа шүү дээ. Тий. Тэгээд одоо Натанз гэж хотод байрладаг цөмийн байгууламж мөн 1000 гаруй цэргийн объектуудыг пуужингаар юу яаж довтолж Ираны пуужин харвагч төхөөрөмжүүдийн бараг 50% жагсаалтаас гаргасан гэсэн мэдээ гаргасан байна л. Тий. За одоо нийтдээ бол нэг Иранд 600 гаруй хүн өргөцсөн байна. За тэгээд дэлхийн зах зээл дээр газрын тосны одоо үн энэс бол өсчихлөө гэж байна. Одоо 2-3 хоногийн өмнө 7% өссөн гэсэн мэдээ гарч байна. За тэгээд Хормузын одоо хоолой энэгээр чинь одоо дэлхийн худалдааны бараг 20% нь явдаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үндсэндээ бол хаагдчихлаа. Тэ. За энэ чинь бол тэгээд улс орнуудад бол маш их хүндрэл бэрхшээл учруулж байна л да. Тэ. Одоо тэгэхээр тэр юугаар чинь одоо сая бүр тэр байтугай Иран зарим хөлөг онгоцуудыг танкер нөгөө газрын тос тээвэрлж байгаа танкерд устгацсан. Тэн чи одоо Хормузын тэр тоолоо чинь тэр чигээр одоо ингээд тэр юунд газрын тосонд ингээд автгчлаа шүү дээ. Одоо тэрний чинь цэвэрлэгээний ажил эхлэнэ гэдэг чинь бол ерөөсөн их хэмжээний одоо хөрөнгө зарцуулсан ийм ажил болох нэ гэдгийг энд бас хэлэх хэрэгтэй болов гэж бодож байна. Тэр байдал бол ийм байна. Дээр нь одоо хариу ямар арга хэмжээнүүд авч яах вэ гэхээр одоо энэ Персийн буланд чинь хэд хэдэн газар Америкийн цэргийн баазууд байж байгаа. Бахрейн, Кувейтэд байна, Катарт байна, Сауди Арабид байна, Арабын нэгдсэн Эмиратад байж шүү дээ. Тэгэхээр энэ бүх газруудыг Иран сая онилж пуужингууд харвсан байна. Тэ, пуужин харвсан байна. За ингээд хариу арга хэмжээл авч яана л да нэг ёсондоо. За тэгээд бас тэр болонгийн орнуудын тэр нисэх онгоцны буудал, за тэгэл бомб, за тэгээд нөгөө юуны нөгөө тэр веб services гэж шүү дээ. Одоо нөгөө энэ интернетийн том үйлчилгээний төвүүд эдгээр чинь бас дата центрүүд. Тэгээ дата центрүүдийг бол устгаж байгаа юм байна лээ. За нэг иймэрхүү
байдалтай. Өөрөөр хэлбэл энэ асуудал бол тэгээд зүгээр эн чинь ингээд зогсчихгүй л дээ. Энд чи одоо нэгдсэн үндэсний байгууллагад одоо хэлэлцэгдэж байна. Бас тогтоол шийдвэр дээр бол асуудлууд гарна. За тэгэл ер нь ажиглаж яхад бол ер нь дэлхийн гол орнууд энэ ялангуяа энэ глобал өмнөд бол энэ давталгааг энэ төрөмгийллийг бол хурц шүүмжилж байна л да. Тэр байтугай Европын өөрийнх нь орнууд энийг Америкийн нэгдсэн улсын энд сая Израилийн давталгааг бол дэмжихгүй байгаа. Тэгэхээр дийлэнх олон орнууд бол энэ одоо давталж байгааг бол ерөөсөө зөвшөөрөхгүй, дэмжихгүй байгаа нь тодорхой харагдаж байна. За байдал бол ерөөсөө иймэрхүү л байна. Тэгээ энэ хүмүүс мэргэжлүүд янз бүрээр ярьж байна. Шалтгааны тухайд яагаад үдийд тийм ээ ингээд том хэмжээний дайн өдөөчхөө гэж. Нэгдүгээр тэрээс Израилийн сонирхол, ашиг сонирхол гэдэг. Тэр израилчуудын лобби бол Америкт маш их гэж. Ялангуяа нөгөө Христосийн зионистууд гэдэг одоо бүлэг л их үү. Одоо Христийн зионистууд гэдэг нь болохоор энэ Израиль улсыг ерөөдөө байгуулсан тэр аргац тэр хүчин гэж хэлж байна. Тэр тэдний лобби бол Америкт маш хүчтэй. За тэд маань манай Трампыг одоо дэмжиж гаргаж ирсэн бас том хүчин. Тэгэхээр Трамп бол тэдний өмнө ер нь үгүй гэж хэлж чадахгүй маягийн. Бид нартай их гүнзгий холбоотой тийм ерөнхийлөгч. За тэгээд Трампын хувьд ингээд аваад үзэхээр дайн хийх сонирхолгүй байсан ч гэсэн тэр хүчтэй лобби тэгээд Израиль улсын өөрийнх нь одоо Нетаньяху тэргүүт өөрийнх нь одоо үсэл одоо шахалт тэрэнд бол аргагүй одоо хүчин мөхсөж автлаа гэж. Ерөөсөө өмнө ч тийм байсан. Тэгэхээр Трамп бол ерөөдөө тийм. Тэгэхээр энэ бол улс төрийн шалтгаантай. Хэрвээ Трамп энэ дэр үгүйгээд зогсох юм бол одоо энэ оны 11 сард болох дундын сонгуульд нөгөө тэр том хүчнээсээ тэр том спонсорудаас дэмжлэг авч чадахгүй төрнө. Тийм ээ? Яг тийм. За нэг ийм одоо яг өнөөдөр яагаад энэ яаран энэ дайны хийчихвэ гэдэг тэр ийм байна. За Трамп өөрийнхөө одоо дэмжигчдийн дунд өөрийнхөө намынхны дунд ингээд судалгаа хийгээд үзэхлээр 50% нь дэмжсэн байна. Ираны дайныг, Ираны эсрэг гэдэг. Тэгэхээр зэрэг шууд дэмжигчдийн 50% нь бол дэмжиж байгаа гэдэг нэг ийм юм бол нааштай түлхэс болсон байна л да. За тэрнээс гадна Трамп одоо өнгөрсөн оны 1 сарын 21-ээс ахуулаад өнөөдөр одоо хүртэл ингээд жил гарan үйл ажиллагаа явуулахад бүх юм нь бол амжилттай байсан үг бас тийм биш болж таарч. Тэгэхээр бас сандарч байгаа тал байна. Өөрийнх нь нөгөө гайлын тарифын бодлого бол төдийлөн бас үр дүнд хүрсэнгүй гэдэг талыг ярьж байгаа юм. Тэгэхээр зэрэг болж нөхөр одоо дундын сонгуульд энэгээр яваад орох юм бол баг ер нь тааруухан үр дүн гаргаж болдошгүй. За тэгвэл яах вэ гэхээр зэрэг нэг талаас Израилийн шахалт байгаад гэдэг. Энэ дайныг хийх үү яах уу гэж ингэж тооцоолж үзсэн дээр за хийсэн нь хийгээгүй байснаас дээр гэсэн тооцоо хийсэн байх магадaltaй. За яагаад гэхээр зэрэг 50% нь одоо нийт одоо Америкчуудын дунд явуулсан сонгуул одоо санал судалгаагаар 25% нь дэмжиж байна гэсэн маягтай. За тэрч бас том тоо байна. Ер нь Америкчууд бол Ираныг баг мэдхгүй дээ. Тийм хүмүүс шүү дээ, тийм ээ? Ер нь тийм хүмүүс. Тэгээ ер нь бол Америкийн хувьд энэ бол тийм дээгүүр болох ашиг сонирхол ерөөсөө биш. Энэ бол Америкт өчнөө олон асуудал байгаа. Хятадын асуудал байгаа. Ийм байхад ойролт орнод очиж одоо тэр улсыг сониохийн төлөө ийм бүх хүчээр зориулж явна гэдэг нь Америкийн нэгдүгээр сонирхол, ашиг сонирхол огт биш. Тэр нь бол тодорхой. Израилийн ашиг сонирхол. Израиль бол их Израиль одоо Greater Israel гэдэг ийм том одоо нэг үзэл санаатай нэг ийм асын хараатай тэрнийхээ төлөө одоо баахан бужигнаа хийж авдаг ийм улс гэж яригддаг шүү дээ. Тэгэхээр тэр бүс нутагт ойролт орнуудын бүхэлд нь одоо өөрийн хяналтанд байлгана гэдэг ийм том зорилготой улс. Магадгүй одоо Израиль бүхэлд нь тэрийг ерөөсөн эзэлж авч өөрийн улс болно гэсэн ийм алстай. Ийм одоо ажиглалтай том амбицтай улс гэж яригддаг л да. Тэгэхээр энэнийхээ төлөө одоо 1990 оноос хойш өчнөө олон дайнуудыг бид нар мэднэ хийж ирсэн. За тэр нь Америкийг туйлдуулсан. Тэр бүхний цаана
Израилийн лобби байсан гэж ярьдаг. Тэгээ өчигдөр Нишаймер профессор ирж байна лээ. Жаж Наполитано тэр хоёр ярьж байна. Ёо тэрний нэвтрүүлэг дээр тэр хоёрын нэвтрүүлэг дээр хэн орж иж. Такер Карлсон орж ирж байна. Такер Карлсон ерөнхийдөө энэ танд бол Израиль асгсан тул байгаа. Тэд бол одоо Трампд тулгын шаардлага тавьсан. Өөр сонголтгүй болов. За хэрвээ Трамп та дэмжихгүй юм бол бид өөрсдөө хийн. Тэр тохиолдолд цөмийн зэвсэгч хэрэгж болзошгүй. За тэгвэл одоо бид аргагүй ихэнд одоо Такергаас өөрөө тэнд уулзсан байл да. Трамптай уулзаад гарч ирэхдээ Трамп бол тэгж хэлж байна. Тэгээд одоо Такергаасан бол бас Америкийн олон нийтэд нэлээ тийм том нөлөөтэй хүн. Тэр гарч ирээд одоо ярьж байна. Энэ бол одоо Америкийн нэгдсэн улс бол одоо Израилийг нэгдүгээр тавьдаг улс болчихлоо. Трамп хэлж байгаа. Америкийг нэгдүгээр тавина гэдэг бодлого чинь юусэн Америкийг нэгдүгээр тавих биш, Израилийг нэгдүгээр тавих бодлого болж хувирлаа. За энэ бүхэн бол одоо эртний уламжлалтаа гэж ярьж байна да. Тэр нөгөө тэрний нэвтрүүлэг дээр ярьж байна. 62 онд баха одоо John F. Kennedy-г одоо бүрлэгсэн асуудал гарсан. John F. Kennedy болохоор зэрэг Израилийн цөмийн зэвсэгтэй болох асуудлыг хатуу эсэргүүцэж байсан ерөнхийлөгч. Тэгж эсэргүүцснийгээ дараахан алагдсан. Оронд нь гарч ирсэн дэд ерөнхийлөгч байсан Lyndon Johnson гарч ирээд нөгөө асуудлыг ногоон гэрлээр явуулсан. За ингээд Израилийн лобби гэдэг юм бол Америкт бол ингээд хүчтэй байдгаа гэж одоо мэрэгчлүүд ярьж байна. Тэгэхээр энэ бол үнэн бах, үнэн багталтай бах тийм ээ. За тэр манайхны мэддэг одоо нэг алдартай стратегч Бержинский биш үү? Америкчууд Бержинский гэж хэлдэг. Бержинский номонд бол албан ёсоор бичсэн байдаг. Америкийн нэгдсэн улсад хамгийн том хамгийн нөлөөтэй лобби бол израильчууд. Еврей нар юм аа гэж. Тэгэхээр тэд бол ерөөхдөө энэ их гүрнийг дэлхийн нэг номерын гүрнийг одоо шууд удирдах хэмжээнд нөлөөлөл тогтоож чаджээ. Тийм ээ, жижиг улс ч гэсэн. Маш их хэмжээний одоо баян улсууд байдаг. Израильчууд, еврейчүүд тий. Тэгээд ер нь атгачихсан да. Одоо жишээлбэл хамгийн том хот Нью-Йорк гэхэд л еврейчүүдийн гарт байдаг хот байхгүй юу? Ерөөсөө. Тийм учраас тэглэг байх. Тэгээд тэр чинь их хэмжээний одоо мөнгөний цаана эргэлдэж яадаг учраас бол эдний нөлөөлөл бол маш их. Тийм учраас Израилийн лобби гэдэг чинь бүр ерөөсөө тогтчихсон юм. Олон 10 жилийн өмнөөс тогтчихсон учраас энийг бол хингаанч бай өөрчилж чадахгүй. Ямар ч чадах боломж байхгүй одоо. Тийм учраас бол ингэж л байгаа юм л да. Одоо инкасоор харахгүй. Израиль ч өнөөдөр цөмийн зэвсэгтэй улс шүү дээ. Энийг чинь бүр 100% зөвшөөрсөн. Бүр тооч байж байгаа. Трампд бол бүр хэлсэн гэж байна. Цөмийн зэвсэг хэрэглэхээс урахгүй болно гэж. Яг уу Трамп оролцохгүй бол ганцаараа Израиль дийлэхгүй шүү дээ. Тий, дийлж чадахгүй. Тийм учраас дийлж чадахгүй учраас цөмийн зэвсэг зайлшгүй одоо хэрэглэхээс өөр аргагүй байдалд орно гэдэг санааг л хэлж байгаа байхгүй юу. Тэгэл тэрний чинь татаж оруулж байгаа юм л да. Тэгээд ба шүү дээ. Цаашлтынх нь үйл явцыг бол одоо мэрэгчлэнүүд бол их олигтой байдлаар харахгүй байна. Ер нь бол энэ Израиль, Америкийн талын одоо бодож байгаачлан энэ дайн тийм хурдан явагдахгүй. Тэдний зорилго тийм амар биелэхгүй гэдэг хэлж. За Иран улс бол ойролт орнууд дэх маш урт түүхтэй, маш тогтвортой нийгэмтэй тийм хүчрхэг улсаа. 90 сая хүн. За Израиль бол 9 сая хүнтэй байгаа. За тэгээд агаарын хүчнэр зөвхөн агаарын хүчнэр довтлогоо хийгээд одоо дайныг амжилттай болгож ялж байсан түүх ер нь байдаггүй маа. Ялах магадлал том бага. Маш бага. Магадгүй ялж болох юм. За яг дотроос нь хаглах хаган бодох юм дээр юм байж бол. Түүнийг одоо сая оны ихэнд хийсэн шүү дээ, оны сүүлээр тийм ээ. За тэр бол шууд Израилийн оролцоотойгоор хийгдсэн асуудал боловч тэрнийг тогтоож чадсан. За тэрийг тогтоож дарахт одоо тийм чадвар бас Иран байна. Гадуур одоо хэвлэл мэдээлэл яриад байгаа шиг 100% хүч хэрэглээд бол дарчгаагүй. За тэрэнд бол Оросын ноу хаа бас орсон. Оросууд бол одоо наадуул чинь гаднаас нөлөөлөхдөө ингэж нөлөөлдөг юм аа. Ийм маягаар арга хэмжээ аав гэдэг зөвлөгөөг бол өгч байсан
байх магадaltaа гэж ирж байна. Иран бол одоо ардаа арын одоо их арын одоо бэхжүүлж байгаа хоёр улс байгаа шүү дээ. Оросын холбооны улс, бүгд найрамд хятад улс хоёр. Хоёулаа стратегийн одоо түвшлэл Ираны. Тэгээд одоо зэвсгийн хувьд бол очил Оросын холбооны улс бол бас баггүй хэмжээгээр тийш нийлүүлж байгаа. Тэгээ энэ улс бол одоо жишээлбэл энэ буланд Персийн буланд бол өөрийнхөө байр суурийг хадгалаад цаашдаа явах бүрэн боломжтой л доо. Тийм учраас бол Израильч вэ, Америкч вэ тэнд бол Ираныг одоо унгаж аваад өөрийнхөө гарт оруулна гэдэг бол тийм амархан асуудал биш. Одоо бүр тэр байтугай Шах Пехлеви гэж биш үү? Одоо өмнө нь одоо өнгөрсөн зууны одоо 50-60-аад онд хаан байсан. Тэрний одоо төрөл садан Америкт байж байгаа шүү дээ. Тэгээ одоо тэр байтугай тэр хүний нэр гарч ирж байна. Тэр одоо хүн бараг л одоо буцаж очих юм бол одоо хаан ширээнд сууна гэсэн яриа мараач одоо гарч ирж байгаа юм байна лээ. Гэхдээ тэр нь хэр зэрэг боломжтой юм гэдэг нь одоохондоо бол мэдэгдэхгүй байна. Нийгэм нь бол тийм ч одоо тогтворгүй тийм одоогийн засаг захиргаагаа одоо одоогийнхаа одоо эрх баригчдыг шүүмжилдэг эсэргүүцдэг тэрнийг эсрэг чиглэлсэн юм бол байхгүй. Мэдээж эдийн засгийн асуудал байгаа. Тэр үүднээсээ шүүмжилдэг засгийн газраа шүүмжилдэг юм бол байгаа гэж. Яг барууныхны хэлж байгаа хэлээд байгаа шиг ардчлалыг хүсэж байгаа юм ерөөсөө байхгүй. Тэгээд одоо тэр шашиндаа нэрвэгдсэн, хоцрогдсон одоо юу гэдгийг тийм одоо зохиол бол бас судлаа. Тэд бол бие даасан өөрийн гэсэн урт түүхтэй уламжлалтай ийм хүчрэг улс гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. За энийг бол одоо хариуцлагатай мэрэгчнүүд бол хариуцлагатай ярьж байгаа. Энэ бол одоо манай тэр Трамп болон одоо израильчууд тийм нээлт хийчихэд тэгээд сайхан зохиол бичээд тийм яриад байгаа. Энэ бол нөгөө пропагандагийн дайн гэдэг шүү. Энд бол итгэх яргагүй. Тэгэхээр энэ дайн бол тийм амархан дуусахгүй гэж байна. Тэгэхээр одоо юу болохыг одоо хэдүүлээ наривчлан мэдээлэл цуглуулж ажиллах хэрэгтэй. Америкийн засгийн газар ярьж байгаа юмыг бол итгэх аргагүй. Яг тэгэхээр дэд чинь дай хийж байгаа. Тэгэл одоо сүрийг үзүүлж пропаганда хийн штэ. Трамп бол бас худлаа яриад ингээл байж байгаа. Энэ бол аль ч улсын одоо хийдэг ажил. Тэгэхээр одоо би даасан одоо манай улсын одоо аюулгүй байдлын судалгааны мэргэжлийн байгууллагууд бол би даасан байдлаар одоо мэдээлэл цуглуулж, анализ хийж ингэж явах шаардлагатай байхаа гэж бодож байна. Эцэст нь элчин сайд танаас нэг юм асууя. Та одоо Монголын гадаад хэргийн сай одоо яамыг удирдахжсэн хүн. Яг одоо энэ дайн дэлхийн болгоны дайны байдалд орчихлоо. Тэгэхээр энэ нөхцөлд манай улсын одоо мэргэжлийн байгууллагууд, гадаад харилцааны байгууллагууд, гадаад бодлогын байгууллагууд, за аюулгүй байдлын байгууллагууд одоо хэрхэн яаж ажиллах ёстой вэ? Энэ дэлхийн одоо энэ эдрээтэй энэ уруу бусгай энэ байдлыг яаж одоо шинжилж, судалж, мэдэж байх ёстой вэ? Энэ тал дээр манайхан одоо ямархуу ахис дэвшил, ямархуу шинжил хийж байгаа бол танд мэдсэн барьсан байна. Харамсалтай над тийм мэдээлэл байхгүй. Тэг би одоо энэ яаж ажиллах ёстой вэ? Тэтгэврт гараад олон жил болж байгаа учраас манай гадаад яам, манай засгийн газар энэ олон улсын энэ нарийн төвөгтэй асуудлууд дээр ер нь хэр зэрэг ямар байр суурьтай байгааг бол хэлэхэд хэцүү л дээ. Тэгэхдээ энд би зүгээр жишээ гаргаад хэлчихье л да. Украины асуудлаар чи дайн гарахад нөөбөдөн асуудал чи хэд удаа хэлцэглээ шүү дээ. Тий. Тэн дээр бол манайх байр сууриа илэрхийлээд тогтоол дээр нь төдөлдсөн нь зөв болсон. Тий. Төдөлдсөн нь зөв болсон. Тэг чи ер нь бараг 50-аад улс дэмжээгүй шүү дээ. Тий. Тэгэхдээ дийлэнх олонх нь тэр тогтоолыг дэмжиж гаргасан. Тий. Манайх төдөлдсөн. Ягаад гэвэл төдөлцөх нь зөв байсан. Тий. Зарим орнууд эсрэг санал өгсөн. Гэтэ манайх бол төдөлцөх нь бас тодорхой шалтгаантай байсан. Тий. Тэр бол зөв би гэж боддог. Тэр тухайгаач би телевизээр ярьж исэн. Харин тэн дээр манайхан нэг алдаа хийсэн. Тэр нь юу гэхээр Оросын холбооны улсыг
хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс нь төдөлзүүлэх асуудал ерөнхий ассамблеийн асуудал нүүбэд хэлэлцэгдэхэд манайх төдөлсөж гисэн. Энэ бол зарчмын том алдаа, улс төрийн алдаа болсон гэж би засгийн газраа гадаад яамыг бол шүүмжилдэг. Оросын холбооны улс чинь анх нүүбийг байгуулсан улс. Оросын холбооны улс чинь дэлхийн 2 дугаар дайнд Германы фашизмыг нам дарсан улс. Гол үүргийг гүйцэтгэсэн улс. Америк, Франц, Англи биш. Тэ. Одоо бол худлаа ярьж л байгаа шүү дээ. Америк, Англи эднэр. Бид нэр л одоо дэлхийн 2 дугаар дайнд Германы фашизмыг нам дарсан гэж яриад байдаг. Тийм байхгүй. Тэр худлаа. Америк, Англи чинь 2 дугаар фронтоо 44 онд нээсэн. Тэгэхэд дэлхийн 2 дугаар дан хэдэн дууссан? 45 оны 5 сард дуусаа үсттэй. Ганцхан жил тэд нар байлцсан. Тэ. Тэгэхэд дэлхийн 2 дугаар дан хэдэн онд эхэлсэн? 39 онд эхэлсэн. Зөвлөлт холбоотой улсын эсрэг хэдэн онд эхэлсэн дан? 41 онд эхэлсэн 6 сард. Тэгээд чи 41-ээс 44 он хүртэл чинь тэр 3 жилийн хугацаанд Германы фашизмыг бүрэн дарах боломжтой болсон үед Америкийн нэгдсэн улс Англи 2 дахь фронтоо нээсэн шүү дээ. Нэртүүдээ. Тий. Тэгээ би энэ тухай бас урд өмнө ярьж ирсэн. Дэлхийн 2 дугаар дайнд Америк, Англи хоёр нийлээд сая хүрэхгүй цэрэг алдсан. Зөвлөлт холбоот улс 27 сая хүний алдсан. Герман 22 сая хүний алдсан. Ингээ бодоод үзтээ. Тэгэхээр хэн энд гол үүрэг гүйцэтгсэн бэ гэдэг чинь тодорхой байгаа үстэй. Тэгээ энэ чинь хүмүүсийн толгойг эргүүлээд жишээлбэл явж явах жишээтэй. Дэлхийн 2 дугаар дайны тэгээд энэ чинь Японыг дараа нь Японы милитаризмыг дарахад Америкийн нэгдсэн улс чинь Оросгүйгээр дарах чадваргүй байсан шүү дээ. Боломжгүй байсан. Тийм учраас тэр яалтын хэлцээр дээр чинь Монголын тусгаар тогтнолыг статус квог хүлээн зөвшөөрж ээж Сталины шаардлагаар Сталин 2 сая гаруй цэргээ Японы эсрэг явуулсан шүү дээ. Тэгээ Японыг дарж өгсөн. Нарийн ярил. Тэгэхээр өнөөдөр энэ түүхээ бид нар мэддэг байх ёстой. Түүхээ бид нар үнэн зөв ойлгомжтой байх хэрэгтэй. Өнөөдөр ялангуяа өнөөдөр түүхийг говьлдог улсууд Монголоор дүүрсэн байна. Тэм учраас энийг бол одоо бид нар бодож явах, ярьж явах хэрэгтэй. Үнэн байдлыг мэдж явах хэрэгтэй. Тэм учраас бол энэ дээр би сая юу ярьж байгаад энэ рүү орчваа. Дайны үед энэ дэлхийн ертөнцийн ийм моменттэй үед Монгол улсын одоо байдлын тогтолцоо хэрхэн ажиллах хэрэгтэй вэ? Зөв. Тэгэхээр энэ дээр мэргэжлийн байгууллага. Тийм, манай мэргэжлийн байгууллага хамгийн гол байгууллага чинь бол гадаад яам. Энэ бол нэгдүгээрт Монгол улсын засгийн газрын бодлогыг боловсруулдаг, дээр нь давхар хэрэгжүүлдэг байгууллага. Онцлог нь. Бодлогоо боловсруулдаг, хэрэгжүүлдэг. Энэ хоёр хоёулаа. Ер нь альва улсын гадаад яамыг гадагшаа харсан засгийн газар гэж үздэг. Тэндээс гарч байгаа альва мэдэгдэл Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс гарч байна гэж ойлгож болно. Ерөөсөө. Тэр утгаараа бол өнөөдөр гадаад яам болвол энэ дэлхий дахна болж байгаа энэ олон үйл явдлуудыг бол маш нарийн судалж Монгол улсынхаа засгийн газрын бодлогыг боловсруулж гаргаж явах хэрэгтэй. Энэ асуудал жишээлбэл олон улсын одоо жишээл олон улсын байгууллагуудад дэлхийн даяар олон улсын зөндөө байгууллага байна шүү дээ. Энэ асуудал чи бүгдээр энэ тэнтгүү ямар нэгэн хэлбэрээр хэлцэгдэж байна шүү дээ, яригдж байна. Тэгэхээр Монгол улсын байр суурь тодорхой байх хэрэгтэй. Зөв байх хэрэгтэй. Бид нар алдаа хийж гэнэ үү? Хийж гэн шүү дээ. Тэгэхээр ийм алдаа хийж болдоггүй байхгүй юу? Ягаад гэвэл эцсийн энэ чинь дараа нь Монгол улсын өөрийнх нь нэр хүнд, өөрийнх нь бүх юмд муугар нөлөөлдөг байхгүй юу? Цаашдаа бид нар бусад орнуудтай, хөрш орнуудтайгаа харилцаагаа цааш нь хөгжүүлэхэд, улс төрийн талаар ч гэсэн эдийн засгийн талаар ч гэсэн хөгжүүлэхэд эн чинь нөлөөлдөг байхгүй юу? Энийгээ бид нар бодож хийж явах хэрэгтэй. Бид нар чинь яаж амьдарч байгаа вэ?
Хаана бид нар байгаа вүлээ? Ямар гүрний дунд бид нар оршиж байгаа вүлээ? Энэ бүх юмнуудаа тооцож үзсний үндсэн дээр Монгол Улсын засгийн газрын бодлогыг боловсруулдаг ёстой байхгүй юу? Энийг хийж чадж гэнэ үү? Зарим мэд би хийж чадахгүй байна гэж хэлнэ. А энэ юутай холбоотой гэхээр өнөөдөр манай төрийн байгууллагуудын чадах бол их доройтсон байна. Их муудсан байна. Энэ чадахыг өнөөдөр өөдөн татах хэрэгтэй. Манайд бол одоо баахан неолибералуудаар дүүрсэн байна. Манай энэ байгууллагууд. Одоо манай төрийн байгууллагуудад юу дутагдж байна вэ гэхээр манай улсууд чинь бол одоо манай ажиллаж байгаа одоо дипломат ажилтнуудыг ингээл хараад байхад би бол дотор нэг ордоггүй л дээ. Гэхдээ би зүгээр бас суудаггүй л дээ. Миний чихэнд бас янз бүрийн мэдээлэл орж ирдэг л байна. Энэ би тэрэн дээр үндэслэж ярьж байгаа юм. Мэргэжлийн улсуудынхаа үгийг сонсохгүй байгаа. Дээр нь мэргэжлийн улсууд нь өөрсдөө дээш нь байр суурь илэрхийлээд хамгаалаад явж чадахгүй байна. Энэ чинь ийм байдал үүсчихэд байж хаад өнөөдөр Монгол улсын бодлогыг зөв гаргана гэж ямар юм байсан юм бэ? Байдаггүй л байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол үнэхээр энэ чинь зөвхөн гадаад ямаг би ярьж байгаа юм биш. Энэ манай төрийн олон байгууллагууд дээр энэ асуудал бол байгаа. Би нэг хэрвээ зүгээр ярья гэвэл надад бүр тоо баримттайгаа юмнууд байна. Гэхдээ өнөөдөр бол би ярих хэрэггүй байх гэж бодож байна. Ер нь зүгээр яг уу энэ бол бас ноцтой асуудал л да. Хүний нэр ус гаргаж болохгүй. Ер нь манай тэгэхээр бодлогын асуудлыг л ярихгүй болохгүй л дээ. Тий. Тэгэхээр энэ дээр бол бид нар одоо жишээлбэл ингээл буруул явж шít. Муу байна. Манай чадах их муу байна. Тий, чадах их муу. Тий. Өнөөдөр тэр мэрэгжлийн улсуудаа олигтой сайн бэлдэж авч чадахгүй байна. Тэгээд хүмүүс энэ залуучуудаа мохоож байна. Эднэр нь юмаа ярьж чадахгүй. Тэгээд бас нэг аюултай юм нь одооны залуучууд ч бас дандаа хувиа хичээсэн улсууд гарч ирж байна. Тэгээ яаж хувиа хичээх вэ гэхээр айгаад багш. Айхасаа гадна бушуухан нэг өндөр албан тушаалд очих гэсэн. Одоо ч бүр яагаачгүй байгаа мөртлөө бушуухан элчин сайд болчих юмсан. Одоо бүр ийм юм боддог болсон байна. Манай үед ийм байгаагүй. Манай үед чинь хатуу байсан. Карьерийн зам тодорхой. Бид нар хамгийн доороос нь эхлээд ингээ явсаар 20-30 жил ажиллаж ээж нэг муу юм. Тэгвэл элчин сайд тэр болон болохгүй шүү дээ. Зөвлөгтөөр очиод голтол үз зогсдог. Элчин сайд ямар хүн болдог гэхээр онцгой улсууд болдог. Өөрөөр хэлбэл үнэхээр бүх талаараа өөрийнхөө үйл ажиллагааг удирдлагада засгийн газартаа таниулсан чадварлаг Монгол улсынхаа эрх ашгийг гадаадад сайхан хамгаалж чадах чадвартай улсууд. Тэр улсууд л зөвхөн элчин сайд болдог. Би одоо 60-70-аад оны үеийг санаж байна. Та нар бодоод үзтээ. Тэр олон жилд элчин сайд, элчин зөвлөх, элчин цол авсан 20-од хүн байсан. Боддоо. 20-од хүн байсан. Одоо хүн болгон авдаг болсон. Ямар үндсэн дээр авж байгааг нь би хэлэхгүй. Чи хэрвээ сонирхвол би дараа нь ярьж өгч болно. Энэ элчин сайд одоо элчин цолыг ямар хүн ямар үндсэн дээр ямар зарчмаар авдаг ёстой юм бэ гэдгийг би тусад нь ярьж өгч болно. Хэрвээ сонирхвол. За ингээд манай нэвтрүүлэг дуусах төгсөж байна. Ерөнхийдөө эцэст нь хэлэхэд энэ дэлхийн ертөнц ингээд үүмэд эхэлчлээ. Энэ үйл явдал бол 5-10 жил, 20 жил, магадгүй 30 жил үргэлжлэж болзошгүй. 20 жил орчим үргэлжлэж болзошгүй. Тэгэхээр өшөөж дахиад шин дайныг олонд үүсэж болзошгүй. Тэгэхээр ийм нөхцөлд өмнөх одоо сэтгэлгээгээр явж болохгүй. За яг манай одоо аюулгүй байдлын судалгааны аюулгүй байдлын мэргэжлийн байгууллагуудын чадвар бол тааруухан байгаа юм. Уучлаарай, би бас нэмээд хэлчихье. Манай одоо судалгааны байгууллагч дээр ерөн жаахан сулхан дуул байгаа юм шүү дээ. Би заримтай нь бол хамтарч ажиллаж үзсэн. Тэрэн дээр надад тийм юм ажиглагдсан. Нэгдүгээр. Хоёрдугаар судалгааны байгууллагуудынхаа саналыг төр засах нь тэр болгон авдаггүй юм байна лээ. Бас айл талдаа.
Энийг бас би хэлэх нь зүйтэй байх гэж. Тэгэхээр бид хоёр бол хоёулаа бас нөхцөл байдлыг одоо бас гадарлах хүмүүсийн хувьд одоо би бол бас энэ салбар дотор бас гадар нь ажиллаж явж байгаа хүний хувьд хэлэхэд манай бидний чадвар бол тааруухан байгаа. Тэгэхээр энэ байдал дээр анхаарахгүй болохгүй. Яаралтай одоо энэ байдлаа арга хэмжээ авч хүмүүсээ сургах, хуучны арга барилаараа, хуучны үзэл сурталаараа ажиллаж болохгүй гэдгийг бид нэр одоо маш сайн ухамсарлах хэрэгтэй. Сайн дурдлаа. Неолиберал маягийн хандлага бол хэрхүүч байж болохгүй. Тэр чинь одоо ерөөсөө маш хоцрогдсон ийм зүйл бол Америкийн нэгдсэн улс албан ёсоор түүнээс татгалзаж чад байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ бас аргагүй байдал байгаа. 90-ад оны ихэнх үе гэдэг чинь тийм давлгаа орж ирээд бид нар тэрний өмнө хүчин мөхсдөө тэрий чинь одоо аргагүйгээр дагаад явж ирсэн үе байгаа. Одоо бол тэгж болохгүй цаг ирсэн. Тийм учраас ултаараа энэ байдлаа ойлгоод тэгээд одоо тархи толгоогоо цэгцлэх ийм зайлшгүй шаардлага гарч иж байна. Мэргэжлийн хувьд одоо чадвараа өсгөх, нэмэгдүүлэх, сайжруулах ийм зайлшгүй шаардлага гарч иж байна. Тэгээд энэ талд анхаарах нь зүйтэй гэдэг мэргэжлийн хүмүүсийн хувьд анхааруулж хэлж байна. За сайдхан баярлалаа. За бас нэг юм хэлье. Би одоо Эрдэнэ чулуун сайдыг сайдаа гэдэг ингээд дууддаг. Тэгээд дуудаад сурчсан тал байна. Тэрнээс гадна тэрх ёстой бас. Элчин сайд гэсэн утгаар хэлж байгаа. Элчин сайдаа энэ бол насан туршид байдаг ийм цол хэрэгэм. Тийм ээ. Энэ тухай бас дараа та нэг ярьж өгөөрэй. За. Ямар цол зэргүүд байдаг юм, тийм ээ, ямар учиртай юм гэдэг. Элчин сайд гэдэг хамгийн дээд талын тэр дипломатын цол бол энэ хүний насан туршид дагалдана. Тийм учраас одоо зүүн бол элчин сайдаа гэж дуудах ёстой байх. За би бол сайдаа гэдэг ингээд яваад байна. Наад хүн чинь сайд биш болчихоо үстэй. Битгий ингээд байгаа чи яасан муухай юм бэ гэдэг ингээд байгаа. Битгий тэгээрээ. Тэгэхээр энэ чинь бас нэг ёс зүйн асуудал байна. За Эрдэнэ чулуун сайдаа баярлалаа. За та бүхэндээ бас анхаарал сонсон баярлалаа. Баяр таа.